За энэ 7 хоногт Монгол банкны 2025 оны тайланг эдийн засгийн байнгын хэлэлцээ. За тэр танилцуулгаар бол ерөнхийдөө Монгол банк одоо үүсэж байгаа алдагдлаа 2030 он хүртэл Монгол улсын засгийн газрын өрийн үнэсээр санхүүжүүлнэ гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй байна гэдгийг танилцуулсан. За тэгэхээр одоо би зүгээр төсвийн хүрээний мэдээллийн төсөөлөл дээр болохоор энэ талаар ямар ч мэдээлэл алга байна. Тэгэхээр энийг энэ тал дээр одоо ерөнхий сайд ямар шүү ажил төлөвлөж байгаа юм бэ гэдэг нэгдүгээр асуулт байна. За хоёрдугаар болохоор бол засгийн газрын өрөөнд болохоор төрийн өмчийн компаниуд ерөөсөө орохгүй байгаа шүү дээ хуулиараа тийм ээ. Тэгээд төсвийн хүрээний мэдээлэл төсөөлөл дээр төрийн өмчийн компани төсвийн орлогод оруулж байгаа ногдол ашиг татварын талаарх одоо төсөөллүүд бол мэдээ тусч байгаа. Тэгэхээр одоо энэ 2027-2029 оны төсөөлөл дээр энэ төрийн өмчийн компаниудтай холбоотой ямар одоо томоохон өөрчлөлтүүд орсноос болж ногдол ашигын орлого яаж нэмэгдэх гээд байгаа юм. Татвар нь яаж нэмэгдэх гэдэг тооцооллууд дээр нэг тайлбар хийгээч гэдэг. За 3 дугаар асуулт болохоор бол одоо ерөнхийдөө ингээ хараад үзэхээр өнөөдрийн манай уул уурхайн салбараас хамаарсан эдийн засаг маань ингээд бас тодорхой хэмжээний ийм хүндрэлд ороод байгаа нэг нь харагдаж байна. Тэгэхээр өнөхөр ингээд эдийн засаг хумигдлаа гэвэл засгийн газраас хэрэгжүүлэх хамгийн одоо чухал 3 одоо эдийн засгийн төлөх 3 том төсөл маань юу юм бэ? Гэсэн ийм асуулт асууя. За ерөнхийдөө хариулъя. За их хурлын дарга багта иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай тогтоол баталж байхад Монгол банк санхүүгийн зохицуулах оронд үүрэг өгсөн. Соронзон гишүүн бас ажлын хэсэгт байдаг Тэмүүлэн гишүүн ахалж ийсэн. Энэ хүрээндээ Монгол банкн дээр өнгөрсөн хугацаанд явуулсан сахилга батгүй хариуцлагагүй үйлдэл хэрэгс хэтэрсэ. Тийм учраас энэ Монгол банк энэ өнгөрсөн хугацааны зах замбраагүй сахилга батгүй үйлдэлтэй дүгнэлт хий. Тийм учраас тэр алдагдлаа бууруулаа. Ингэхгүй бол цаашаа одоо явах замгүй боллоо гэсэн. Онлын хувьд зөвлөдөө Монгол банк засгийн газраас одоо санхүүжүүлээд тэр алдагдлаа бууруулах одоо шаардлагатай ийм одоо саналаа бол хуулийн хүрээнд оруулж ирж байгаа юм шиг байна. Тухайн үед бол Монгол банкн дээр нэг орон тоо бууруулах, төсвийг нэмэх шаардлагатай арга хэмжээнүүдийг авах. За ер нь бодлогын үгэн дээр ч гэсэн жоохон чангарсан байгаа шүү дээ. Өөр орлого дээр ч гэсэн ингээд нэлээд хатуу бодлого явуулсан. Тэгээ яг хөө түүний үр дүн бол бас гарч байгаа богино хугацаанд. Гэхдээ цаашаа бол яах вэ гэдэг дээр бас мэдээж бие даасан байгууллага учраас зөвлөх хэрэгтэй. Зүгээр тэр бол Монгол банкны өөрийнх нь бодлогын хувьд танилцуулсан баг гэж бодож байгаа. Нэгэнт одоо батлагдаагүй яг одоо хэрэгжиж эхлэегүй ийм бодлого. Тийм учраас төсвийн хүрээнд дээр бол энэ асуудлыг бол оруулж өгөөгүй. Цаашид бол Монгол банк өөрөө илүү их ашигтай ажиллах замаар энэ алдагдлаа жил бүр шимэгдүүлж, бууруулж одоо явах би шаардлагатай болов уу гэж бодож байна. Өнөөдөр засгийн газар тийм санхүүжилт хийгээд явах тийм болцоо бол төдийлөн байхгүй. Тэрийг одоо үннээ хэлье. За өөр юу гэсэн бэ? Эдийн засаг хумигдлаа гэвэл. За эдийн засаг агшиж байгаатай холбогдуулаад бид нар бол нөгөө энэ төсвийн өрөө бол зүгээр л орлого зарлага дээд хязгаар тогтоосон. Тэгээд ерөнхийдөө бол нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах чиглэлээр экспорт, импортын одоо нэмэгдүүлэх одоо тэргуун шадар сайдаар эхлүүлсэн ахлуулсан ажлын хэсэг, гайл, хил, бомбуудаар арга хэмжээнүүдийг аваад явж байна. Энэ бол мэдээж тухайн цаг үеийн шаардлагууд. Дээрэс нь бол бид нар ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр нийтдээ нэг 7 төслийг бол сая гадаад явдлын яамн дээр уулзалтын үеэр зарласан. Төсвөө санхүүжихгүй. Сая бол энэ боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, ажлын байр нэмэгдүүлэх ихний төслүүд явуулсан. Энэ бага орлоготой иргэдэд дэмжих чиглэлээр энэ татварынхаа хуулийг барьж байна. Ингээд энд үед бол илүү ажлын байраа хадгалах тал руу шинэ ажлын байр нэмэгдүүлэх чиглэл рүү гол бодлогуудаа бол оруулж байгаа. Тэгээд төсөвтөгөө зэрэгцүүлээд шаардлагатай эрх зүйн орчнуудыг оруулж. За Соронзон болт чинь тодруулж асууя. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яамнаас ер нь асуугаад байгаа юм л та. Энэ чинь бас тодорхой хэмжээнд төсвийн хүрээний мэдээлэл төсөөл хийж байгаа улсууд чинь тийм энэ эдийн засгийнхаа оролцож байгаа гол оролцогчтойгоо ярилцж ярих хэрэгтэй шүү дээ. Тэгж л асуугаад байхгүй. Төсөөл дээр хүртэл юу ч байхгүй нэг. Зүгээр яг сая би сонсоход хөгжлийн банкны дөрмийн санг 1.80 төгрөгөөр шууд нэмсэн байлээ шүү дээ.
төрийн өмчийн компаниудаа яриад тэгсэн мөртлөө Монгол банкныхаа алдагдлыг нэг жилд нэг их нэдэр нэмье гэдэг юм а ярьж чадахгүй байгаа нь л өөрөө буруу байна гэдэг байхгүй. Энэ дээр эдийн засгийн хөгжлийн яамнаас тодорхой хариулж би сая 3 асуулт асуулж байна. Хэн хариулах вэ? Энх хоёр сайдуу Батхуу төрийн яриад уу? За Батхуу 4-р микрофон. Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн яриа бичиж дарга. За Соронзон бол гишүүний асуултанд хариулъя. Төсвийн хүрээний мэдээллийг боловсруулахдаа биднес бол бодит секторууд дээр уул уурхайн гол олборлогч, экспортлогч компаниуд за бусад хөдөө аж ахуйн салбар гээд зам тээврийн салбарын аж ахуй нэгжүүдтэй уулз тоо мэдээлэл авч ажилладаг. Түрүүн таны дурдсан хөгжлийн банкны одоо өөрийн хөрөнгийг зохистой түвшинд хөргөж нэмэгдүүлэх асуудал бол хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчин одоо засгийн газрыг төлөөлөл эдийн засгийн хөгжлийн яам ажиллаж байгаатай холбоотой дотоод засгийн газрын түвшин шийдсэн асуудал байгаа. Монгол банк маань өөрөө бие даасан хуультай түрүүн бас ерөнхий сайдын хэлж ирсэн тэр өөрсдөө үйл ажиллагааны ашигт байдлаа хангаад төсвийн одоо үр ашиггүй зардлаа хэмнээд явах нь зүйтэй хаа гэж үзэж байгаа. Ер нь бол гол мөнгөний одоо нийлүүлэлтийг хариуцж байгаа, инфляцийн түвшин бас хариуцж байгаа, гадаад валютын албан нөөц, долларын төгрөгийн ханшийг хариуцж байгаа байгууллагын хувьд бол голлох шийдвэрүүд нь бие даасан байдлаар явдаг. Тустай хуультай. Тэгэхээр болоод яг тэр За гүйцэг хариулчих 4-р микрофон. Тэгээ Монгол банкны алдагдлыг одоо төсвөөс санхүүжүүлэн гэдэг асуудал бол биднес тэр бол яригдаг байгаа. Санал ирээгүй байгаа. За тодруулж Соронзон бол гишүүн. За тэгэхээр нөгөө хүрээний мэдээлэл төсөөлөл дээр төрийн өмчийн компаниудаас орж ирэх ногдол ашиг татвар дээр одоо ямар томоохон өөрчлөлтүүд тооцоолсон юм бэ гэж асуусан шүү дээ 2 дахь асуулт тий. Тэрэн дээр хариулж. За дээрэс нь болохоор бол хэрвээ эдийн засгийн мөнгөсөн тохиолдолд ямар одоо 3 том төслийг засгийн газраас хэрэгжүүлэх юм бэ? Театралаараа. Өөрөөр хэрэмбэр гэсэн үг шүү дээ. Ийм энэ 2 асуултанд хариулаад байна. Батхуу дарга. За энэ кам болон хариулах уу? За ажлын хэсэг хариулъя. 4-р микрофон. За төрийн өмчт компаниудын ногдол ашигын тухай асуултанд хариулъя. Төсвийн хүрээний мэдээллийг хийхдээ бол гол экспортлогч, гол үйлдвэрлэлд хувь нэмэр оруулдаг том төрийн өмчт компаниудтай байнгын уулзалт мэдээлэл солилцоо хийж байгаа. Ногдол ашиг бол голлон Эрдэнэт болон Эрдэнэс тавталгоогоос төвлөрдөг. Мөн Эрдэнэс Critical Mining, Дархан төмөрлөг гэдэг компаниудаас бас төвлөрдөг ногдол ашигуд байгаа. Тэгэхээр нүүрсний хувьд бол 27 онд 100 сая тоннд хүргэн бит хэмжээ гэж тооцсон. Үүний 35-аас 40 сая тонн Эрдэнэс тавталгаатай холбоотой. Зэсийн хувьд бол нийт 600 мянга орчим тонн баяжмал Эрдэнэтээс экспортод гарна. Тэр дүнгээр ногдол ашгийг хуримтлалын сан төвлөрүүлэхээр тооцсон байгаа. Төсвийн хүрээнд бол хуримтлалын сан болон баялагын сангийн орлогод ордоггүй. За хариултаа дуусгач. 4-р микрофон. Төсвийн хүрээнд бол төсвийн тэнцвэржүүлсэн орлогын асуудал яригддаг. Тэрнээс төсвийн нийт орлогын асуудал яригддаггүй. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого дээр баялагын сангуудын орлогыг нэмээд нийт орлого болдог. Тэгэхээр хуулийнхаа хүрээнд бол бид нэр танилцуулга дээр зөвхөн тэнцвэржүүлсэн орлогын асуудлыг ярьсан. Түүний цаана авсан экспортын төлөвлөгөөтэй уялдаад хуримтлалын сангийн орлого, ногдол ашигын орлогууд цаана тооцоол дээр бол байгаа. Тэр нь бол намар төсөв хийх үед нарийн задаргаатайгаа компани болгоны төлөвлөгөөтгөө танилцуулагддаг ийм зохицуулалттай байгаа. За энх хоёр сайд нэмж хариулъя. Эдийн засгийн хөгжлийн сайд. За эдийн засгийг төвчүүлэх бодлогын гол төслүүд юу вэ? За нэгдүгээрт эрчим хүчний төслүүд. Үндсэндээ Монгол улс эрчим хүчний салбар одоо дээд хүчин чадалтай тулсан. Цаашид одоо шинэ хэрэглээг хангах юм болцоогүй болж байгаа. За тийм одоо хэрэгжиж байгаа энэ баян болон бөөрөлжүүд
Шивэ, Эрдэнэ бүрэн, Сэлэнг, Таван толгой, Тээц тав гэсэн энэ багц эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдэх төслүүд бол тэргүүн ээлжинд явна. За дараа нь бол бид нэр түүх хэдийнхэн боловсруулалтын төвшин дээр онцгой анхаарна. Үүнд зис боловсруулах, цэвэр зис, хан хайлах, нүүрс баяжуулах энэ төслүүдэд дараагийн одоо боловсруулалтын төвшин ахиулж биржээр дамжуул зах зээл гаргах энэ бодлогыг хэрэгжүүлнэ. За дараа нь бол нефт боловсруулах үйлдвэр байгаа. Нефт боловсруулах үйлдвэр бол нефт бол манай Монгол улсын хамгийн одоо сул тал байгаа. За Нанздын Наранбаатар гişүн асуулт асууя.